Хязгааргүй чадамж гэж юу вэ гэхлээр би материалог энэ физик биеэс халсан илүү өргөн том оршихуй ухамсар юм шүү гэдгийг мэдрэх. Толгоогоор мэдэх боломжгүй мэдрэх тийм ээ. Тэгэхээр хязгааргүй чадамж гэдгийг ярихаас өмнө би нэг зүйлийг хэлмээр байна. Голын ус те булгийн ихээс булгийн тархинаас тэтгэдэг шиг хүний амьдрал их үүсвэрээс эхлэлтэй. Тэгэхээр бид нар сайн сайхныхаа урсгалаас таслагдсан буюу мартсан. Таслагдсан гэхээс илүү мартсан мөн үү? Завгүй амьдралдаа энэ амьдралын энэ нийгмийн тийм ээ нийгмийн одоо сайн байх ёстой, он сурах ёстой, хамгийн шилтгэн байх ёстой, ажлаа сайн хийх ёстой гэд энэ бүх юмд нэг л мэтгэд автаж явсаар байгаад их үүсвэрээ мартсан байдаг. Бидний нүүдэлчин өвөг дээдэс их усүрээ мэддэг байсан. Эмээ маань гэрээ тойроод ороод оронгийн эзэд минь аварч өршөө гэд өрхөө татаад явдаг байсан. Орой олгон сүүгээ өргөөд энэ бол даруй зан. Би энэ амьдралыг бүтээгээгүй. Энэ надад өгөгдсөн амьдрал. Их усүрээс эхлэлтэй амьдрал гэдэг. Энийгээ бид нар эргэн санана өнөөдөр. Илүү их эргэн санана. Байгалийн хууль их үүсвэр бол урсгал ус. Бид нар усыг өөрөө бүтээх гээд тийм ээ. Их үүсвэрээс бидний амин эрчим, зүрх сэтгэл өгдөж байгаа. Бид нар зүрх сэтгэл байхгүй, амин эрчим, эрч хүч байхгүй бол юу болох вэ? Сүнс байхгүй бол энэ дэлхийд мэдлэхгүй мөн үү? Тэгэхээр энэ бол биднэрт өгөгдсөн хувь тавилан. Хэрвээ бид нар их үүсвэрийг, Тэнгэрийг, магадгүй Христийн шашинтай хүмүүс байгаад Есүс Христ Бурхныг, тийм ээ? За Буддын шашинтай хүмүүс байгаа бол гэгээрлийг. За өөр шашин шүтлэггүй хүмүүс байгаа бол хорвоо ертөнц, universe, хорвоо ертөнц. Их үүсвэр. За бөөмөргөл, бөөмөргөл итгэдэг хүмүүс байгаа бол Тэнгэр. Тэгэхээр бидний амьдрал өнөөдөр ингэж сууж байгаа нь их үүсвэрээс. Өнөөдөр бидний амьд байгаа нь үнэдээ бас их үүсвэрээс. Тэгэхээр бид нар өөрсдөө амьдралаа бүтээчихэж байгаа юм шиг. Адгадаг, зүтгэдэг, ихэрхдэг. Эго өргөж ихэрхдэг байхгүй. Би ямар юмных нь их үүсвэр, ямар юмных нь Тэнгэр ийм шашинтай хүн биш. Би амьдралаа бүтээсэн шүү. Юу гэсэн би хичээж байгаа үстэй. Би юм амд итгэдэг хүн биш. Би өөртөө л итгэдэг. Энэ бол эго аминж үзэл. Их үүсвэрээсээ таслагдсан эго сэтгэл байдаг. Эго сэтгэл би. Тэр хүний биеийг бид нар хүний биеийг хэдүүлээ голын айс ав, тийм ээ? Голын урсгалыг хүлээж авдаг айс автаа зөөрлж болно. Тэр голын урсгалын айс ав цэвэр тунгалаг биш бол шавар шалбаагтай байвал юу болох вэ? Ус. Чөлөөтэй урсах уу? Урсахгүй шүү дээ, тийм ээ? Тэгэхээр бидний бие бол хорвоогийн сайн сайхныг хүлээн авах сав байдаг. Харин бие нь айдастаа ам хамгаалах зөндөө автаал, тэмцээл, айгаал, уурлаал, давчтаал. Яна гачуудлаа мөнгөгүй боллоо. Яна ингээд л байл яах вэ? Тэр хүлээн авах сав айсаа бэлэн биш байна. Хороогийн сайн сайхныг хүлээн авах айсаа бэлэн биш байна. Тэр баялаг дүүрэн амьдралыг бүтээн, хороогийн эдгэрлийн аялал, бие сэтгэл оюуны хувьд эдгэрн ухамсараа тэлнэ гэдэг бол хүлээн авах тухай байдаг. Хязгааргүй чадамж анаа гэдэг бол хүлээн авах тухай байдаг. Хүлээн авахд бэлэн үү? Термо коучийн хамт 6 дугаар сарын 4-өөс 7-ны хооронд 4 өдөр 3 шөнө тэрэлжийн байгалийн сайханд тархи амраан зүрх сэтгэлээнээ өөртөөгөө дахин холбогдож өөрийн жинхэнэ мөн чанараа эргэн